За сайн байцгаана уу хүмүүс ээ. Өнөөдөр багш нь та нарт химийн урвалын хурд гэдэг хичээлийг заахаар бэлтлээ. Эхлээд бүгдээрээ химийн урвалын хурд гэж юу вэ гэдэг ойлголттой танилцсан. За химийн урвалын хурдны талаар нэг юм бяцхан видеог үзцгээе. Химийн урвалын хурд гэж юу нь юу вэ гэхээр их бодис буюу их бодисууд хоорондоо уралд ороод ямар хурдтайгаар бүтээгдэхүүн бодисыг үүсгэж байна вэ гэдэг хугацааг хэмжиж байгаа зүйлийг болохоор химийн урвалын хурд гэж нэрлэдэг. За их бодисууд маань хоорондоо уралд орно. Дан ба нийлмэл бодисууд байж болно. Тэдгээр их бодисууд маань хоорондоо уралд ороод ямар нэгэн бүтээгдэхүүн бодисыг үүсгэдэг. Эдгээр бүтээгдэхүүн бодисыг үүсгэх нь ямар урвалын хурдтайгаар явагддаг вэ гэдгийг судалдаг гэсэн үг. За тэгвэл бидний амьдрал дээр болохоор химийн урвалын хурд харилцан адилгүй явагддаг. За хамгийн энгийн жишээ болохоор төмөр зэврэх үзэгдэл байдаг. За төмөр зэврэх үзэгдэл маань химийн урвал явагдаж байгаа гэсэн үг. За дам төмөр маань хүчил төрөгч болон агаарын оролцоотой агаар дотор байгаа хүчил төрөгч усны оролцоотойгоор төмөр маань зэвэрдэг. Төмөр маань зэв буюу төмрийн оксид байдлаар үүсдэг гэсэн үг. Тэгвэл төмөр зэврэх үзэгдэл маань харилцангуй удаан явагддаг. Урвалын хурд нь удаан гэсэн үг. Удаан явагддаг жишээ байгаа. За дараагийн нэг жишээ болохоор зөвхөн химийн лабораторид явагддаг магний давсны хүчилтэй орвол айлаа гэж үзье. Энэ урвал маань за төмөр зэврэх үзэгдлийг бодвол арай хурдан явагддаг. Магний маань хатуу бодолтой бодис, давсны хүчил буюу шингэн бодолтой бодистой урвалд оронгууд эндээс ус төрөгчийн хим бөмбөлөг ялгардаг. Энэ маань за төмөр зэврэх үзэгдлийг болдвол харьцангуй хурдан явагддаг. За мөн амьдрал дээр тохиолдог ахаад нэг жишээ маань юу вэ гэхээр бид нар мэднэ. Солиод буудах байдаг тийм үү? Солиод буудах буюу энэ үзэгдэл маань болохоор химийн урвал явагдаж байгаа гэсэн. Тэгвэл солиод та нар хэр хурдан ингээд цацраад дуустгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр төмөр зэврэх үзэгдлээс илүү хурдан явагддаг нь гэвэл магний давсны хүчилтэй урвалд орох. Магний давсны хүчилтэй урвалд орохоос бүр илүү хурдан явагддаг химийн урвал бол нөгөө нэг солиод бодох байж болно гэсэн. Тэгвэл эндээс үндэслээд бид нар ямар дүгнэлт гаргах вэ гэхээр химийн урвалын хурд маань болохоор бодис болгон дээр харьцангуй ялгаатай байдаг гэсэн. Зарим нь хурдан урвалд ордог байхад зарим нь удаан урвалд ордог. Тэгвэл энэ хурдан урвалд ороод байгаа нь юутай холбоотой? Удаан урвалд ороод байгаа нь юутай холбоотой гэдгийг судлахыг болохоор химийн урвалын хурд гэж нэрлэж байгаа гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ тодорхойлтыг харцгаая. Химийн урвалын хурд гэж юу вэ гэхээр их бодис химийн урвалд орох эсвэл бүтээгдэхүүн бодисын үүсэх тоо хэмжээний нэгж хугацаанд болох өөрчлөлтийг химийн урвалын хурд гэж байна. За их бодис урвалд орж байгаа бодисоо хэлж байгаа гэсэн. Бүтээгдэхүүн бодис гэхээр урвалаас үүссэн бодис гэсэн. За тоо хэмжээ гэхээр анх их бодис маань ямархуу хэмжээтэй байсан юм. Тэгвэл энэ бодис маань урвалд орсны дараа бүтээгдэхүүн бодис маань ямархуу хэмжээтэй үүссэн юм. За тэгвэл их бодис байжгаад бүтээгдэхүүн бодис болох үзэгдэл маань урвал маань хэдий хугацаанд явагдсан бэ гэдэг энэ өөрчлөлтийг химийн урвалын хурд гэж нэрлэдэг гэсэн. За олох томьёог нь бүгдээр харцгаая. Урвалын хурдыг олохдоо урвалаас үүссэн бүтээгдэхүүн бодисын эсвэл урвалд орсон их бодисын тоо хэмжээний өөрчлөлт. Үүнийг урвал явагдсан хугацаанд хуваана гэсэн. За ахаад тайлбарлая багш. Урвалаас үүссэн бүтээгдэхүүн бодис. За бүтээгдэхүүн бодис гэж болно. Эсвэл урвалд орсон их бодис гэж болно. Энэ хоёр ямархуу хэмжээтэй байсан. Энэ хоёрын хэмжээг тэр урвал маань хэдий хугацаанд явагдсан, хэр хурдан явагдсан гэдэг хугацаанд нь хуваах юм бол урвалын хурд гарч ирдэг гэсэн. За үүнийг томьёогоор харах юм бол урвалын нунаж хурдыг олохдоо урвалын хурдыг олохдоо гэсэн. За энэ C гэдэг маань өөрөө юу вэ гэхээр C2-оос хасах C1 гэдэг нь болохоор дельта C нь болохоор энэ концентрац. Энэ хугацаанд харгалзах бодисын концентрац. Концентрац буюу анх их бодис чинь ямар хэмжээтэй байсан юм? Бүтээгдэхүүн үүссэн бүтээгдэхүүн бодис чинь ямар хэмжээтэй байсан гэдэг тэр хэмжээг нь зааж байгаа гэсэн. За T2-оос T1 буюу дельта T1 юу гэсэн үг вэ? Урвал эхлэх болон төгсөх үеийн хугацаа. За тэгвэл анх урвал маань тэг гэдэг минутанд эхэлсэн. Яг 10 минутын турш урвал явагдаад дууссан гэх юм бол энэ зөрүүг нь энэ T дээрээ дельта T дээрээ бичнэ гэсэн үг. За одоо багш нь жишээн дээр тайлбарлая л да. За ингэж аа нэг бодисын анхны концентрац нь 0 10,000-ны
44 см куб байснаа 10 минутын дараа 0.1048 см куб болсон бол ургуулын хурдыг ол гэж байна. За ургуулын хурдыг олдог томьёог нь дахиад энэ дээр харуулж байна да. C2-оос сосгон C1 буюу их болон бүтээгдэхүүн бодисын концентрацийн өөрчлөлт ямар хэмжээтэй байгаад ямар хэмжээтэй болчихсон гэдэг өөрчлөлт нь. Үүнийг хугацаанд хуваана. Ямар хугацаанд явагдсан бэ гэдэг хугацаанд хувааж байгаа гэсэн. За одоо эндээс бүгдээр бодлоод өгсөн орлуулга хийх юм бол юу вэ гэхээр C2 буюу сүүлд нь хэд болсон юм? Сүүлийнх нь хэмжээ гэсэн үг байхгүй юу? 0.48. Энээс хасах нь анх хэд байсан юм? 0.44 байсан. Сүүлийн хугацаанаасаа эхний хугацаа сүүлийнх нь тоо хэмжээнээс нь эхнийх нь тоо хэмжээ буюу концентрацийг нь хасаад өгсөн гэсэн. За одоо үүнийг юунд тоодог вэ гэхээр нөгөө нэг хэдэн минутын турш явагдсан бэ гэдэгт нь хаана гэсэн. Тэгэхээр юу гэсэн? 10 минутын дараа гэсэн. Тэгвэл анх тэг гэдэг минутаас эхэлсэн гэсэн. Тэг минутаас эхлээд 10 минутын дараа урвал маань зогссон гэсэн үг гэсэн. Тэгэхээр энэ хоёрын зөрүү юу вэ гэхээр T2-оос нь T1 нь болохоор 10 минутаасаа анх гарсныгаа хасна гэсэн. Сүүл дууснаасаа анхныхаа хасгаар за ингээ харангууд за 0.4-ийг үржих нь 10-ын хасах 23 см кубыг үржих нь минутын хасахны зэрэг гэнэ гэсэн. За ингэж бодно гэсэн. Гэрийн даалгавар. За гэрийн даалгаврыг багш дахиад тайлбарлая. Нэгдүгээр бодох нь болохоор за А нэмэх нь Б тэнцүү С гэсэн урвал авсан А бодисын анхны концентрац. А бодис эхлээд 0.8 молек байхын литр байсан. За урвал явагдаж эхэлснээс хойш 20 минут өнгөрсний дараа Т2-оос нь Т1 гэсэн үг шүү дээ, тийм ээ? 20 минут өнгөрсний дараа юм гарч байна. Дараа нь хэд болсон? 0.178 молек байхын литр болсон. Анх 0.8 байсан. 20 минут өнгөрсний дараа 0.78 болсон. Тэгвэл урвалын хурдыг олгож байна. За хоёр дахь нь кальцийн карбонат дээр давсны хүчлийг нэмэх урвал явагдсан байна. За энэ урвалын хүчлийн концентрац нь 20 секунд тутамд 0.5 молийг байхын литрээр буурч байгаа бол урвалын хурд ямар байх вэ? За тэгвэл урвалын хурдыг нь олохдоо яах вэ? Одоо Т2-оос нь Т1 нь болохоор 20 секунд болно гэсэн үг шүү дээ. Тэгээд C2-оос нь C1 нь болохоор 0.5 молийг байхын литргээд зөрүүний дээр гараад ирсэн гэсэн. За тэгэл урвалын хурдаа олчихно. 3 дахь бодлоо. Урвалын ихэнд бодисын концентрат нь 6 молик байхын литр байснаа урвал эхлээд 2 минут өнгөрөхөд 2 молик байхын литр болтол багасжээ. Урвалын дундаж хурдыг бол. За энэ дэр мөн ялгаа авахгүй. Эхлээд 6 байсан. 2 минут өнгөрсний дараа 2 мл болчихсон. 2 молик байхын литр болчихсон гэсэн. За тэгээд урвалын дундаж хурдыг эндээс олно гэсэн.